За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр Порчин жидүүн Gen A буюу 5 мм одоо хэлж байгаамаа. За бид нар ондогжонгоор бол Дөвдөн Дамба намданы Санжаалаас гончгсүм тэгээд зогссон байна. За одоо тэгээд а, машин юусуу мянган ламны юус үзэн баг. За өчигдөр бол энэ одоо Дөвийн овоо бол юу юм бэ? Тийм ээ. Дүа буюу одоо зам мөр. Түүний одоо мөн чанар нь юу юм бэ гэхээр хичээл зүтгэл юм аа. За тэр хичээл зүтгэл дотор бол 3 янз байгаа. Тийм ээ. За энэ Жаван эншинжийн лилон нэмэр машин бийн зүйн муу үйлд шунах татварлын одоо ерөн төгт бол үл шунах хичээл зүтгэл. За одоо жид лүгийн лилог буюу одоо туйлдах, ядрах юм уу одоо гансрах ийм одоо залхуурлын ерөндөгт бол үл одоо залхаарахын хичээл зүтгэл. За өөрийгөө муу шахахын одоо залхуурлын ерөндөгт бол нам ёс үзэмбийн зундуу буюу зам мөрийг огоот одоо барих ийм одоо хичээл зүтгэл гэсэн ийм 3 одоо хичээл зүтгэлийг бол өчигдөр ярьсан. За энэ дотор бол хамгийн одоо бидэнд гол одоо хор хөнөөлтөй нь бол өөрийгөө муу тийм ээ одоо би одоо яаж чадах уу? Би энийг чадахгүй. Би одоо муу хүн, би ухаан муутай, би буян муутай ч гэх юм уу. Их мэтчлэн одоо янз янзын байдлаар би завгүй, би одоо боломжгүй, одоо амьдралын ийм ажилтай ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн одоо ингээ хойш тавих, өөрийгөө муушаах энэ бол нэг төрлийн залхуурл юм аа. Бол ам ёс ус буй гэж. За энийг бол дураараа яриаггүй. Хүний одоо сургаал, хүн багшийн өөрийн одоо сударт бол одоо энэний одоо уг гарвал нь байгаамаа ишлэн байгаамаа гэд доёо вандуужаана жанчин лүй мемиг бадан аг мемиг ба сим мемиг ба диинцэ жанчин лүйдэн агдан иж найн илэн ён сужон эно шээ согжээс гэд за гих мэтлэнгээр бол одоо судрын ишлэнгүүд энэ бол үзнэ тийм ээ одоо бүх л одоо энэ зүйлүүд бол ярьж байгаа зүйлүүд бол бурхны одоо сургаалаас бол уг гарвал нь бол одоо ариун юм гаргалтай байх ёстой гэдгийг тулж за энэ судрын зүйлийг үзүүлсэн. За энэ тухайд нь бол ондогжин буюу Мэлтонхын чимэг майдрын гэгэний зохиосон Мэлтонхын чимэг шаштрт бол энийг машин юмсуу мянгалдан гэдэг нь машинбийн одоо зундүй үл шунахын одоо зундүй хичээл зүтгэл ёнсуу мянгалбын зундуу буюу үл одоо цалхаарахын одоо хичээл зүтгэл зам ёс үзэмбийн зундуу буюу зам мөрийг бол огоот баримтлах өөрийгөө муу шаахгүй одоо зам мөрт бол үнэнчээр мөн одоо туйлбартаагаар хичээл зүтгэх ёстой юм а гэдгийг үзүүлсэн. Энэ одоо хичээл зүтгэлийг за ийм 3 янзын хичээл зүтгэл байна. Энэ 3 янзын төрлийн хичээл зүтгэл гэдэг болвол юу баг? Энэ зам мөрийн чинь одоо тийм ээ дамиран буюу одоо бод мөр энэ мөрийн зэрэг зам мөрийн бол мөн чанар. За хэмээн зарлагдаа гэж. За цааш нь үргэлжлүүлээд бол за энэ одоо дээдийн ном их хөлгөний ном дотор бол одоо 10 зүйлээр үлдэж байгаа. Тэр 10-ын 7 дугаарх болсон Жан А. Жан ал адам би дамаг чадвар жүнцэн ядтэй гэж. За 5 мм одоо айлцсан одоо энэ номлолын ингэж номлосны учир шалтгаан нь юу юм бэ гэвэл дуалаар аванду жүгийн чиг. Энэ зам мөрд бол өөрийн эрхээр орохын тухайтад одоо энэ Жан А гэдгийг зарлигласан юм а гэж. За энэ нь бол одоо бурхны сургаал судраас бол одоо уг гарвал нь одоо байгаамаа. За тэр нь юу гэхээр жанчин шаяа мэгис багцаж жаа тонва ёдтэй гэж. За их бодисодвагийн одоо энэ шаяа мэг гэдгээр бол 100 одоо багцдыг бол ийм одоо хүч чадалтай юм а гэж. Тэгээд энэ бол одоо ийм эрдэм байгаа нэг төрлийн тийм ээ. За энэ одоо юу үзхийн яаж үзхийн энийг үзэх гээд байгаа хэн үзээд байгаа юм бэ гэдэг одоо энэ бол доор илүү тодорхой гарнаа. За багцад гэдгийг бол өчтөр бол чон ярьсан тийм ээ. Гомбын лүг мөн дуунхар буюу одоо цагийн хүрдний ёсонд бол багцдын хэмжээг бол номлосон байгаа. За гол одоо баримтлалт нь бол омбын одоо лүг буюу омбын ёсонд бол
багцад гэдгийг бол одоо өнөө цагийн хэмжүүрээр бол 8 км. Нэг багцад гэдэг нь бол 8 км тусам. Дүүнхрийн ёсоор бол 7.4 км гэж одоо ингэж яасан байгаа. За тэгээд энэ нөгөө хэмжээсүүд байгаа шүү дээ тийм ээ. Одоо 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, 4 хуруу, тэгээд сөөм, төө, тэгээд одоо юу гэдэг вүлээ нэг барим, тэгээ нэг тохой, тэгээд алд дэлэм гэд ингээд явдаг штэ тийм ээ. Ийм хэмжээнд одоо хуучин цагийн маягийн ийм ирчлэр ингээд нэрлээд хэмждэг. За тэр хэмжээсээр нь бол дүүнхрийн ёсных бол 7.4, гомбын лүг бол одоо 8 км. Тэгэхээр 7.4-өөс 8 орчимд бол метрийг бол нэг багцад гэж үздэг юм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ бол 8 гэдгээр тийм ээ. Бахархаатай 7.4 гэхээр тэгээд бол олон янзын багцад гээд гаттай зэрэг бол яахад хүүхдтэй учраас тэгээд 8 гэдгээр нь зүгээр багцаалдаад хэмжиж тийм ээ. За тэгэхээр бол энэ эхний нэгдүгээр шаян мэг гэдэг бол 100 багцад буюу одоо 800 гэдэг чинь 800 км бол гарнаа гэж хэмээсэн. Хэмээхээс тэгээд бол яах нь багцад нижа буюу 200, 300, 400, 500, 1000 тэгээд замбуулан 2 төв, 3 төв, 4 төв тэгээд дон дамбуу, дон ява, дон сум гэдэг тийм ээ 30000 ертөнцийн одоо ертөнцийг бол үздэг юм үзэг харах одоо чадтай байдаг юм гэж хэмээх тэргүүтнэр нэгдүгээр мэлмиг бол айлцсан байна гэж. Нэгдүгээр мэл. За 5 мэлминий тухай ярих гэдэг шүү дээ тийм ээ. Жен А гэдэг. Жингаданы уншаад үг гэдэг одоо тэр заваанд байгаа тэр Жен А гэдэг бол нэгдүгээрхийг бол сударт ингэж бол айлцсан байна. Тэгэхээр бурхны бол уг гаруул бол байгаамаа гэдэг. За хоёрдугаарт жанчин саяын мигийн уншиг буюу Тэнгэрийн одоо нүд нэртэй ийм нэр томьёо зүгтэн ийм бас эрдэм байгаа. Энэ саяын мигвэр бол зүүн зүгийн ертөнцийн зүүн зүгийн ертөнц ганг мөрний одоо элсний тоотой чацуу хамаг амьтныг бол үхэж игүүтэх хийгээд төрхийг бол одоо мэдх юм гэж. За зүүн зүгийн ертөнц тийм ээ. За тэгээд бол одоо ганг мөрний элсний тоотой чацуу одоо тийм одоо олон нэг ёсондоо бол тэр ганг мөрөн бол одоо энтгэгт очиж үзсэн улсууд бол мэдж байгаа бох ганг мөрөн бол маш өргөн том ийм одоо мөрөн байгаа. Тэрний одоо элсний тоотой чатуу гэхээр ер нь бол тэрүүгээр санаа нь юу гэхээр бараг л хамаг амьт тийм ээ. Хамаг амьтны бол өөхөх игүүтгэх одоо өөхөх төрхийг бол одоо болгоож байгаа ийм чадвартай одоо эрдмийг бол саяын мэг гэж хэлж байгаа гэж. Саяын мэг. За тэгэхээр бол бодисодванаар бол одоо гол нь амьтны тусыг хийхийн тухайтад өөрийн одоо үүлийн барилдлагатай, хувь ёроолтой, тусал чадах ийм одоо амьт нь болвол одоо өөрийн шав байдаг юм тийм ээ. Хаана одоо насан эцэлж үхэж байна. Мөн тэр амьтад хаана бас төрж байна гэдгийг олгох ийм одоо бат бол энэ эрдэмийн хэрэгтэй амьтны тус. За мөн яг одоо саяны тэр зүүн зүгийн ертөнцийн одоо тэр элсний тоотой ганг мөрний элсний тоотой жицүү хамаг амьтныг үхэж игүүтгэхийг болоод одоо төрхийг одоо болгоож байгаатай адилхан мөн бусад 9 зүг тийм ээ. За тэгээд нөгөө 4 зүг 8 зохис гэдэг тэгээд дээд доод ингээд нийтдээ 10 байгаа шүү дээ 10 зүг тийм ээ. Тэгэхээр сая бол зүүн зүг дээр нь бол тайлбарласан учраас одоо үлдсэн 9 ч гэсэн яг саяны маягаар бол ингээ орлуулад зарилгалсан нугуудаар бол 2 дугаар мэлмиг бол гэж альцсан юм гэж. 2 дугаар мэлмиг буюу саяын мэг. Жанчин ширчин ла жодвинцэ гэж. Их одоо бодисодва Жервжин Паралду Чимба буюу тийм ээ. Бэлэг бэлгүүний брамидэд одоо судлан одоо суралцахын цагт бол түгнэ намчинжийн баржин чой тамжид машэ матун масам хунду мачуба дини шэри бүү жанчинжи шэрвжи миг ёнсуу дагваа гэж. За тэгэхээр бол энэ ширчин буюу одоо хүн багшийн одоо 84 мянган номын цогц дотроос одоо хамгийн дээд эрхэм болсон
хизээч одоо орхиж болохгүй гол сургаалуулсан тэр ширчин доо буюу одоо Бэлэг Браамидын одоо суртгаал одоо номыг болвол суралцаад болвол яах нь вэ? Дүрсээс эхлээд намчин хүртэлх юм бүгдийг Машеба, Матуа, Масан, Хонду Мачуба, Дини. За энэ юу гэсэн үг гэхээр одоо Умар Анжидуй ёсонд ярьж байгаа шүү. Умар Анжидуй ёсонд ярьж. Тэгэхээр юм бүгдийг бол эс мэдэх, эс үзэх, эс санах, тэгээд бол дотроо үл багтаах гэж, тийм ээ. За энэ юу гэсэн үг гэхээр а гагжаала дондомжийн чадвар 60 тийм ээ. Донд амбар Машева. Юмс бол үннээсээ бүтсэн үнэмлэхгүй одоо бүтсэн юм а гэж бол эс мэдэх. Үнэмлэхгүй одоо бүтсэн үннээсээ бүтсэн гэж эс үзэх. Үннээсээ бүтсэн гэж эс санах. Үннээсээ бүтсэн дор бол дотроон үл багтаах гэсэн. Энэ нь бол шари бүү буюу одоо тэр хүн багшийн одоо шари бүүд хэлж айлдж байна тийм ээ. Шари бүү. Энэ нь бол яаж байгаа юм бэ гэхээр их бодисатва бол Шэрвжийн миг ёнсуу дагва буюу бэлгүүний нүд нь бол одоо огоод арилсан болоо гэж. Хэмээх тэргүүтнэр бол одоо 3 дугаар одоо милмиг бол айлтсан юм а гэж. Сумбала Дамбадан Жанчин Чэжи миг гэж. За сая бол Шэрвжийн миг байна. Тэгээ эхнийх нь бол Шаяи миг гэж нэрлэдэг шүү дээ. 5 милмигийн нэгдүгээрх нь бол Шаяи миг гэж. Тэгээ махан нүд гэх маягтай. Хоёрдугаарх нь бол тэнгэрийн одоо нүд. Гуравдугаарх нь бол бэлгүүний одоо нүд. Дөрөвдүгээрх нь бол Чэжимиг буюу номын одоо нүд. За тэгэхээр их бодисодво Чэжимигээс ансаг дийний дадвижэсу брамао гэж. Чэжимигээр бол бодгаал бол сүжгийг одоо голсон дагж байгаамаа гэж. За энэ дадвижэсу брама гэдэг нь бол гол нь бол вамбу дүлбүү гансхийг бол хэлж байгаа гэж дэлгэв донсолд гарч ирсэн шүү дээ, тийм ээ. Чэжижэсу дадвижэсу брамао гэж. Ансаг дийний Чэжижэсу брамао гэдэг нь бол одоо оллон бол номыг дагж байгаа гэдэг нь бол учир шалтгааныг үндсэнд дагж байгаа ийм шанар гэдэг. Энэ нь бол Чэжижэсу брама гэдэг нь дэлгэв донслын одоо өмнө гарч ирсэн дээр бол юу вэ? Дүлжа вамбу номбу одоо хурц одоо ухаантай одоо буян ихтэй, бүжиг ихтэй, хичээл зүтгэл одоо хурц ийм одоо шавнырыг бол Чэжижэсу брама. За химээх тэргүүтнэр бол Жан Шивала Дамбадан гэж. Дөрөвдүгээр милмиг бол айлцсан юм а гэж Чэжим. За тэгэхээр энэ нь бол одоо судрын одоо энэ 5 милми гэдэг бол банчин сономн давглаан бол дураараа айлдаагүй бурхны одоо сургаал судраас бол уг гарвал нь бол байгаамаа гэдгийг үзүүлж байгаа ийм хэсэг шүү. Тэгэхээр бол маш богинохон шүүхэн хэсгийг нь бол ингээд иш татаад зүгээр дурдаад явж байгаа. Ийм л хэсгүүд юм шүү. Тэгээд энэ хойно бол одоо яг тааж адгаа буюу одоо наривчлан одоо шинжилтийн хэсгээр бол бид нар илүү наривчлан тэнд бол илүү тодорхой гарнаа. За энэ дөрөвдүгээр милми гэдэг нь бол Чэжим миг гэдэг одоо нэр бол тодорт өгүүлсэн байна. За Жанчин Ширчинла Жодвин цэ Сугна Намчинжийн баржин Чой тамжид Симжийн гажигма жигла дуг шээ согжи жан аваала дом байна гэж. За мөн одоо ширчинд одоо суралцах үед бол сүгээс эхлээд намчин хүртэлх юм бүгдийг бол Симжин гажигма жиглаа буюу нэгэн агшинд бол юм бүхнийг бол одоо хосон чанартай гэдгийг бол яах нь онж таньж мэднэ. Хэмээх тэргүүтнэр бол 5 дугаар милмиг бол гэж. За таниду жан ай 5 дугаар тий. Таниду жан ай нүтүү дэмбэс дон дамбар араншин мэдо шэдэн бичдэг. За ингээд бол яах нь өнгөн дээрээ нэр томьёогоор нь бол ингээд 5 милмигийн хүч чадлыг үзүүлээд гэхдээ энэ бол дон дамбар араншин мэдо хэмээн бол одоо айлцсан юм гэж. Таниду жан ай нүтүү дэмбэс гэж. За тэгэхээр бол хамгийн ихний одоо шаимыг бол одоо 100 одоо багцтаас тэгээд одоо 200, 300, 400 гэдэг ингээд эдгээр одоо ямар хэмжээнд одоо болгож чадахын шаимыг гэдэг бол одоо тэр ганг мөрний элсний одоо адилхан хамаг амтныг 10 зүгийн одоо хамаг амтныг бол үхэж игүүтгэхийг болгоох ийм одоо хүч чадалтай. За тэгээд тэр Шэрвжимиг, Чэжимиг гэдэг ингээд тус нь бол дорд бүрийнх нь бол эрдэм чадлыг бол үзүүлсэн. Тэр нь бол яг нь дон дамбар араншин медва юм хэмээн үзүүлсэн. Энэ данжөөсөө дэлбани гэж. За энэ хүртэл бол ингээд судрын одоо уг гарвалыг үзүүлээд одоо
шаштрт бол буюу Данжин ондогжинд бол юу гэж үзсэн гэхээр заваанд бол Жяга Дани гэдэг Жяга Дани гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Машин ёсуу Мянгалдан, намны ёсуу Зямбадан, Жяга Дани уншээд тий. Тэрний Жяга гэдэг нь энэ таван мэлми гэдэг бол ондогжинд бол саяны хэсгийг бол үг нь бол энэ юм. Хэмээсэн хийгээд дэлбэнд бол дэлб гэдэг нь бол ловон сингээ самбоо зохиосон дэлб донсолд бол доо дамбуу чадвала шаяидан овоо сосор нявадан хэмээсэн хийгээд доонява чадвала намбар мямбала жум хаяидан Синжан тамжижин чи повадан живадан хэмээх тэргүүтэн. За тийм богоц нөө 2 дугаар мэлми. За доо сумба чадвал за 3 дугаар тэр мэлминий тухай судрын уг гарвлыг номнох үед бол Шеровдон чой тамжидлаа намбар мэддэг ба химээсэн хийгээд доошива чадвала чойдон пагвын гансыг тамжид догва. За жедан дон авын дон чадвала санжээжижин чой тамжид намба тамжидду омбор зогва жанчиви юлжин нам дэшин нидду жигван ниддуа о шева намсоо гэж. За гих тэргүүтэн болвол дэлб донслын болвол 5 мм үзүүлсэн хэсгүүд нь бол ингэж хэлж байгаа юм шүү гэд ингээд дурдаад өнгөрч байгаа. За тэгэхээр дэлб донслыг бол одоо бидэнд бүгдэнд нь байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хэсгүүдийг нь бол ингээд харалдаа гарна унших юм бол дэлб донслын Жяга номсон хэсэг нь бол байгаамаа гэдгийг таниулж. За одоо яг уу гэхээр гав дээр Жягагийн та жадвалангаа гэж. За одоо хай бол уг гарвалн ариун бусны сургаалал иш хүн уг гарвалн байгаамаа таниулаад Жяга буюу 5 мм-ийн эцэслэн шинжилгэхэд бол 5 хэсгээс үзүүлнэ гэж. За түүний нэгдүгээрх нь бол дэм буюу шүтэн, овоо мөн чанар, сацун, за цанцам тийм ээ. Цанцам гэх хоёр юм байна. За тэгээд жидлаа намсуу юу вэ? Тэр жидлаа гэдэг нь бол энэ улсынхын одоо үйл ажил тийм ээ. Ямар үйл ажил хийдэг ажиллагаа гэх юм тийм ээ. Үйл ажил. Жидлаа гэдэг үг байна. Гол нь жидлаа гэдэг бол сэтгэл дээр их ярьдаг. Ойрог дээр бол ойргийн бүхэл одоо сэтгэлийн таньдууд бол жидлаа гэдэг үг байгаа шүү дээ тийм ээ. Үйл ажил. Сэтгэлийн үйл ажлууд байгаа шүү дээ. Энд дээр жидлаа гэдэг бол гол нь хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Жяга гэдэг бол бас л дотоод сэтгэлийн эрдэмүүд шүү дээ. За жидлаа намсуу юу вэ гэж. За ийм 5 хэсгээс үзүүлнэ. Дамбуула нийдэ лүдэн сэмдэн нийсүү юу вэ гэж. За тэгэхээр лүдэн сэмдэн гэдэг нь бол одоо бие шүтэн, сэтгэлийн шүтэн гэдэг үг л орчуулна л та. Гэхдээ утга нь бол юу гэхээр энэ Жяга гэдгийг чинь ямар төрөл, ямар бие дээр бол одоо олж болох юм бэ гэдгийг л хэлээд байгаа. Лүдэн сэмдэн гэдэг нь дотоод сэтгэл нь байдал нь ямар байж иж энэ эрдэм төрдөг юм бэ гэдэг. За түүний энэ хоёрын анх дугаарх нь буюу тэр лүдэн гэдэг нь бол юу юм бэ гэхээр Жэн дамбууны жуудлаа дамбын чирлба ёд дээ гэж. Жэн дамбууны буюу шаян миг тийм ээ лаян миг хоёр. За тэр миг гэдэг одоо судар дээр бол миг гэдэг үгээр тавьсан байна. Ер нь бол шаян жэн гэж бид нар бол хэлэх ёстой юм шүү. Мэдв. Хаян жэн. Шаян жэн, лаян жэн. Одоо махан одоо мэлми тэнгэрийн одоо мэлми гэх шиг баяртай. Ийм нэршлэр нь явах нь зүв юм шүү. Судрын үг бол тусдаа тийм ээ. Жэн дамбууны бол тэр шаян жэн хоёр бол чирлбал бас байдаг юм аа гэж. Яаж байгаа юм бэ гэхээр самданжин ойшила дэнэ самданжин садүжин вамбуу дүв. Дээла дэнэ багцад жаана дон цүнчит тонви чирлба ёба гашиг. Дэ шаяй жиндүү жид гой вечрэр гэж. За тэгэхээр самдангийн ойший товлох чирлба бол байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр самдан ойший товлохын тулд одоо бид нар урд нь өвөл нөгөө самсаг үнссэн шүү дээ. Самсаг үнсэн. Тэн дээр бол тодорхой байгаа тийм ээ. Самсаг төрүүлэхийн самсаг үнсэн. Тэгэхээр самдан дамбуу товлохын тулд бол эхлээд заавал шинэ товлох. Шинэ амирлан орших. Буюу одоо single point mind гэдэг тийм ээ. Одоо анхаарлаа төвлөрүүлсэн, төвлөрөн бясалгах одоо тэр шинээг бол заавал олох. Шинэ товлохлоор чинь бол нөгөө Шинжаанжийн сэмбийн шинэ шүү дээ тийм ламрын чумуудан одоо энэ манай их чанд одоо гарсан шиг тэр шинээг бол товлох хэрэгтэй. Шинэ товлж иж
Тэгээд одоо доод газрын одоо тэр сэтгэлийг болвол гэмтээд дээд газрын одоо сэтгэлийг болвол одоо эрдэмтэй юм а гэж үзээд тэгээд түүнийг болвол одоо яг нь доод газрынхаа болвол тэр юмг болвол одоо онжирлохыг нь болвол төвчих ёстой. Тэгээд дээд одоо газар дээд газруудынхаа болвол ингээд сэтгэлийг болвол ингээд олж болдог шүү дээ, тийм ээ. За тэгэхээр аа яах вэ гэхээр тэгэхээр шинаа гэдэг маань өөрөө хүмүүн юм. Бүхэн одоо Бурхны шашинтнууд олж чаддаг эрдэм төдий биш. Энэ бол одоо Чирилбаа нар ч гэсэн болвол мод чулуун дээр одоо бясалгаад шинаа товлж. Тэгээд түүгээрээ дамжаад самдангийн уншиг бол товлж. Самдан уншиг гэдэг бол одоо бид нар урд нь үздсэн самдан дамбын нярдаг. Тэгээд түүний дараагаар самдан дамбын уншиг. Самдан дамбын нярдаг уншиг замкэни гэж байгаа тийм. Уншиг мөн одоо уншиг замбова самдан дамбын нярдаг чадваржин тэгээд самдан дамбын уншиг. Тэгэд ингээд явж байгаа шүү дээ тийм ээ дэс дараагаараа. За тэгээд самдан дамбын уншийлаа дэнэ самдан дамбын уншиг эхлээд товлох хэрэгтэй. Тэгээд самдан дамбын уншиг товлсон дээр үндэстэд бол яг нь самдан садүйжийн бамбуу дүүлж байгаа. Самдан садүйжийн гэдэг нь самдан дамбуу байна уу, нява байна уу, самдан шива хүртэл байгаа тийм ээ. За тэрний бол одоо ингээд энийг бол дэд юм а гэж. Тэгээд түүн дээрээ үндэслээд бол яг нь багцад 100-аас тийм ээ. Багцад 100 гэдэг чинь бол 800 км байх нь ш. Тэгээд тэрнээс цааш 1000 хүрт. Тэгээд 1000-аас дотгошхыг бол ингээд харж чаддаг ийм бол Чирилбаа байдаг юм а. Байдаг юм а. Тэр одоо эрдэм нь бол Шаяжэн гэхээс өөр арга байхгүй. Түүний нь бол Шаяжэндүү жидгой бичрэг. За жүүн юмжуугийн самданла дэнэ Пирамиддүү жэвийн Чирилбаа бэр дагдан шэн жигдэнжи хам дийнэ шэндүү жэвадан шэнэ дэр живэр догоо ёдвис дэ Шаяжэндүү жидгой бичрэг гэж. Тэгэхээр жүүн юмжуугийн самдан бид нар урд нь ярьсан тийм ээ. За яг урд нь одоо сонсоогүй тухайн үеийн одоо самсгийн юуг одоо сонсоогүй улсууд бол яг бид нар одоо хойно удахгүй ингээд самсүг ярина. Тэгэхээр тэр үед илүү тодорхой бол тийм ээ. За жүүн юмжуугийн самданд үндэслээд бол Пирамиддүү жэвийн Чирилбаа бэр дагдан шэн жигдэнжин хам дэнэ шиндүж яваа. Тэгэхээр өөрийгөө болоод бусдыг энэ ертөнцөөс өөр ертөнцөд төрөх хийгээд өөр ертөнцөөс энэ ертөнцөд төрөх гэдгийг бол төрхийг бол онж таньж мэдж чаддаг юм аа гэж боддог юм аа. Тэр эрдмийг бол Хаяжэн гэхээс өөр арга байхгүй. Хаяжэн буюу Тэнгэрийн мэл юм уу? Монголоор юу гэх юм бэ? Ийм маяг нэрлээд байгаа шүү дээ. Хаяжэн. За тэгэхээр Жэн А дотроос бол 5 мм дотроос эхний хоёр нь бол одоо Бурхны шашинтнууд байтугай Чирилбаанууд ч гэсэн бол бас төрдөг юм аа, байгаамаа гэж. Тийм ээ. Түүний учир шалтгаанууд нь бол гол нь самдангийн уншиг товлдог учраас түүн дээрээ үндэслээд ингээд энэ Шаяжэн болол Саяжэн болол юм аа. За хажиг дэ мэтэдэ гэж байна. Хажиг дэ мэтэдэ хажиг дэ мэтэдэ за хажиг бол ийм бай таарахгүй гэж. Тэгээ доол жанчи миг nga товор додваадан ён сууж амвар додвис хаалду чимба дугла лавар жоо шээсүмба гаашиг чиндэг нэмсүүлэмбийн Чирилбаа мэвэчэр шана жом мэддэ гэж. За сударт байгаа үг нь болохоор хажиг бол тэгж штэ тийм ээ. За энэ ихний хоёр бол Жэн Дамбууны буюу эхний 2 мэлми бол Чирилбаад байгаа гэд таны хэлж байгаа чинь буруу юм аа. Сударт юу гэж айлцсан байна уу гэхээр их бод садва бээр 5 одоо миг nga буюу 5 нүд гэдгийн хүндэтгэлийн өнгө нь мэлми шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо Жэн гэдгээр нь явна зөв шүү. За тэгээд 5 мэлмиг олохыг хүссэн түүнийг одоо ён сууж амур додва тийм ээ. За түүнийг олохыг хүссэн хүсэгч бэр бол яах нь 6 брамидд суралцах хэрэгтэй гэж зарлигласан байна шүү дээ. 6 брамид те Жимби барчангаас эхлүүлээд. Тэгэхээр Жимби барчин, Содви барчин шүү дээ, тийм ээ. 6 брамидыг бол суралцах хэрэгтэй гэж айлцсан байна. 6 брамидыг анхааран авдаг, амьдралд хэрэгжүүлдэг, суралцдаг Чирилбаа гэж байхгүй шүү дээ гэж хажиг ингэж аранлагт өөдөөс нь асуулга тавьж.
Тэгэхээр хажиг бол аранлаг бол юу гэж юм тэгэхээр жом мэдээ гэмгүй юм аа. Судар тэгж байлаа гэд эхний хоёр одоо мэлмээ бол Чарлбад байхгүй байхгүй гэсэн үг дээ. Дүн дээ гэж. Энэ саяны энэ сударт гарсан энэ дүн болвол Чиндүг нямсуу лямбис Жэн а товор донжи. Жэн адан дамбын гансаг ан ин Чиндүг нямсуу лямбабур домба маян гэж. Эсрэг ярина. 6 брамидыг анхааран авснаар тийм ээ хэрэгжүүлснээр түүнд суралцснаар бол 5 мм-ийг бол олж болдгиймаа гэж үзүүлсэн утга юм аа. Эний тэр судрын утга бол түүнээс биш Жэн Адан дамбын гансаг буюу 5 мм одоо олсон аливаа нэгэн бодгал байлаа гэд 6 брамидыг одоо суралцдаг, түүнийг хэрэгжүүлдэг байх ёстой гэж үзүүлсэн ийм утга бол биш юм аа. Домбо маян биш. Жэн чима сүмний хагуйн гансаг хоноолоо дэм ба энд. За тэгэхээр 5 мм-ийн эхний хоёр нь бол Чарлбатч байдаг. Харин сүүлийн 3 нь бол зөвхөн хагуйн гансагт бол байдаг юм аа гэж. Хагуйн гансаг хоноолоо дэм ба. Тийм ээ. Тэгэхээр тонлом товлсноос дээш, тонломоос дээшээ байна гэх тийм ээ. Цаа товлж ийж. Цаа товлсон. Тонлом товлсон тонломоос дээш гансгууд зөвхөн байдаг юм аа. Сүүлийнх нь. Дээсүм товын сосож юу мэ гэж. Тэгэхээр Жэн Чимасүм буюу сүүлийн 3 мм-ийг олсон игэл ганц бодгаал бол байдгүй маа. Игэл тий. Илүү буюу хутагт одоо пагвын гансаг л байдаг юм аа гэж. За Нева Сэмдэн нийс гэж. Тэгэхээр одоо хоёрдугаар одоо сэмдэн буюу сэтгэлийн байдал нь ямар байж болох юм бэ гэхээр сэмдэнний жир жэн сарду жидби сэмдэн яна самданжин өши юнгу гэж. Тэгэхээр 5 мм-ийг шинээр төрүүлэх энэ одоо сэтгэл нь бол ямар байх сэтгэл байх ёстой гэхээр доод тал нь самдангийн өши бол товсон баг. Самдангийн өши тов. Самдангийн өши гэдэг чинь шинэгийн дээрээс ярьдаг шүү дээ тийм ээ. Шинэ товлоо. Үүний дараагаар самдангийн өши тов. Тэгэхээр бол жэн шинээр төрүүлэхэд бол аавал яах нь самдангийн өши байх. Дэла дэнэ дүв лав ичэр гэж. Ягаад үг гэхээр самдан өшийг тулгуурлаж иж энэ жэн буюу 5 мм бол төрөх нь илүү 5 мм бүтээх юм уу одоо түүний сэтгэл үнцэндээ төрүүлж олох нь бол илүү хялбар юм аа. Дүв лав ичэр гэж. Чиний эва мэддээ самдан шийдэн самдан шийдэн сүгмэж шигаан оврж үе жэн ёвич гэж. За самдан шийдэн сүгмэж шигаан оврж үрвийн жэн бол бас байдаг юм аа гэж. Байдаг юм аа гэж. За Ниван овоо юдтэй мөн чанар нь юу гэхээр багцаж жаана донсом сүнжийн хонвор рүнвийн түг прараг онсомду товын чаана жэнду шагвис равду чева чаяа жэнжин овоо гэж. За нэгдүгээрх нь. За 5 мм-ийн одоо тусынх нь мөн чанар нь тийм ээ яаж одоо тодорхойлж л байгаа хэлбэр шүү дээ. Нэгдүгээрх одоо тэр шаяа жин буюу тэрний одоо мөн чанар нь бол багцад 100-аас 3,000 багцтаас наашхыг бол үзэж харах одоо ийм бололцоотой боломжтой цүг прараг онсомдуу товын чана тийм ээ нарийн бүдүүн одоо ийм төрсийг бол илтэд одоо үзэж харах тэр талаас нь бол мэлми гэж тавьж байгаа. Мэлми гэж одоо тавьж байгаа. Шагвис равдучева шаяа жанжин овоо гэж. Үүний ийм байдлыг энэ зүйлийг бол одоо шаяа жан буюу одоо хан мэлми гэж байгаамаа гэж. Үүний мөн чанар юм аа. За багцаж жана донсум цүнжийн сэмжан чиповоодын живон онсумду догвын чана равду шагвис равдучева саяа жанжин овоо гэж.
За 100 багцтаас 3,000 доторх болвол 3,000 багц шүү дээ. Энэ доторх одоо юу гэх юм амьтны бол үхэж игүүтэх хийгээд төрлийг бол одоо элтэд онж мэдж чаддаг. Тэр талаас нь бол Тайжэн гэж бол байгаамаа. Тэнгэрийн мэл. За ран юлду журвийн дагмит параараг онсомдуу догвын чана жанду шагвис авду чиви динgenзэн черв цундандан жава червжин жинжин овоо юм аа. За ран юлду журвийн одоо өөрийн анхаарал хандуулж байгаа тэр одоо юу гэдэг юм зүйлийн дагмит параараг бие үгийн нарийн бүдүүнийг бол элтэд болгоож байгаа тэр талаас нь бол мэлмий гэж тавьсан. Элтэд болгоож байгаа. Онсомдуу догвын чана жэн гэж. Элтэд тэгээ болгоож байгаа нь бол нүдээр харж байгаа юм биш үү? Энд чинь дандаа сэтгэлийн эрдэмүүд. Тэгээ бол сэтгэлдээ одоо бид нар ширээ сандал харж байгаа шиг ингэж илээр одоо ингэж болгоож байгаа учраас тэр талаас нь мэлмий гэж нэрлэж байгаа. Мэлмий гэж тавьж байгаа. За тэгээд юу гэж наравдууч вэ? Энэ бол дэнэнзэн шэрв цүндэндэн жава. Энэ бол самади бясалгал бэлгүүн луга одоо юу гэдэг юм цүндэн юм аа. Адил. За цүндэн гингүү цүндэн намбан бодох ёстой шүү дээ тийм ээ. Ээ дагмит параараг онсомдуу догва. За одоо жишээ нь ганцгийн дагмит прамо онсомдуу догвын шэровдон цүндэндэн жава. Цүндэн намбан ацун юм ба. Мигва цумба, намба цумба, дүй цумба тийм ээ юл цумба, зай цумба. Энэ талаас нь бол тавьж байгаа ийм шэрв юм аа. Шэровдон цүндэндэн жава шэровжи жинжин овоо юм аа. Шэровжи жинжин овоо юм. За бэлгүүний мэлмий гэдэг байгаа нь бол яг нь энэ хоосон чанарыг онж таньж мэдж байгаа. Бие үгийг бол одоо тань. За тэгээд дагмит рагба, дагмит прамо, дагмит рагба онсомдуу догоо гэхээр яа тав. Дагмит рагба. Дагмит рагба. Дагжэр аван жингээ даги донго. Дагжэр аван жингээ даги донго онсомдуу догоо цэ шоо. Дагмит рагба догоо онсомдуу догоо. Дагмит рагба гэдэг чинь дагжэр аван жингээ даги донго мөн үү? Дагмит прамо гэдэг чинь бол гансаг ранжа төвийн заяж гэсэн тийм ээ. Ранжа төвийн заяа гэдэг. Ранжа төвийн заяа гэдэг онсондоо догвэцээ. Дагмир рагба буюу дагжар аван жингээ даагээд онсондоо догвэцээ. Энэ хоёрын ялгаа юу юм? Дагжар аван жингээ даагээд догно ганц дагмир рагба догвын чавар. Чавна дээд догно тийм ээ. Дагмир рагба буюу дагжар аван жингээ даагээд догно дагмир прамо догвын чав гэж. Бадумна дагмит прамо догвын цээ шүү. Одоо дагмит рагба доголцоод дагмит прамо доголоход юу дутуу? Догцол цамаа цан үйчэр. Дагмит рагба догваад байла. Догвын догцол дээла дагмит прамо догвын догцол цамаа цан үйчэр. Юу дутуу? Дагжир ааван жингээ дагээд дог. Өмнө нөгөө нэг жигд барлын үед бас нэг тагслаж штэ. Одоо тэр бол одоо за хамаагүй юм. Мэрдэгба догноо дагмит догвын чав үйчэр. Одоо ганцгийн дагмитчүүд чөжийн дагмит одоо болий. Одоо юуны яс умаар анжид яс. Мэрдэгба догно ганцгийн дагмит догвын чав үйч. Мэрдэгба догно гажигма догвын чав үйч. Гажигма мэрдэгийн цаана. Гажигма догоо гэж гажигма гэдэг чинь гажиг гэж журва. Гажиг гэж журва гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гажиг гэж журва гэдэг маань бол гажиг гэж журва гэдэг чинь нэг агшин ч амархгүй одоо өөрчлөгдөж байгааг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ран дүв дүнэ гэж тийм өөрийнхөө яг тэр бүтэж байгаа цагтаа эвдэрч байгаа. Дүа жигва дүним. Дүа жигва дүним гажигма. Тэгэхээр эн чинь бол яг нь бусад зүйлээс хамааралтай. Бусад зүйлээс хамааралтай гэдэг чинь нэг биш. Олон байна гэсэн. Олуулаа юм байна гэсэн. Ойлгож. Тэгэхээр дагва, жиггу, раван, аямба дог бич гэдэг бод. Тэгээ ранжа төви заяа гэдэг нь ранжава. Энэ заяа юм ба. Бүгдийн мэрдэг бодгоно гавич. Тэгээ мэрдэг бодгоно дагмит дог бич авич. Дагмит рагба догно дагмит прамо дог бич авич. Бүр мэрдэг бодгоно дагмит прамо дог бич авич гэвэл яа. За ийм тагслууд байдаг тийм ээ. За тэгэхээр бол дагмит параараг онсомдуу догвын чана жендүү шаг бэс гэж байгаа. Жен гэж тавьж байгаамаа. Энэс биш одоо зүгээр одоо бидний нөгөө нүд гэдэг шиг ойлголт бол биш юм шүү. Тийм. Равду чиви дэнэнзэн гэж байгаа. Дэнэнзэн самаа дэвс шэрв цүндэндэн жава учраас яг нь шэрв жижинжин овоо юм аа.
За Ран Юлдү жүргийн Пагуийн гансаг намжийн тийм ээ. Ран Юлдү жүргийн Пагуийн гансаг намжийн Вамбу нодул онсумду дугуйн чана шагвис равду чивэ дэнген чэрв цүндэн дэнжава чөжи жэн гэж. Номын мэлми гэдэг нь бол юу гэж байна? Пагуийн гансаг намжийн тэр одоо Пагуийн хутагт одоо бодгаал нугуудын Вамбу, номбу юм уу, дүлбүү юм уу гэдгийг онсумдуу дугуйн чана. За энэс эхлээд бол одоо эдгээр бүгд бол Пагуийн гансаг байна гэсэн шүү дээ, тий. Пагуан гансаг хоноолаа шаваа гэсэн шүү дээ, тийм ээ. За онсумдуу дугуйн чана равду шавэ. Равду чивэ дэнгэнзэн шэрв цүндэн дэж яваа чөжиж. Оо гэж. За тухайн бодгаал бол одоо хурц ухаантай юм уу? Одоо хичээл зүтгэл сайтай юм уу? Гүү юм уу? Гэдгийг бол мэдэх тийм ээ. Түрүүн тэр доонд гарсан шүү дээ, тийм ээ. Чөжижэс убрама. Дадвижэс убрама. Дадвижэс убрама гэдэг нь сүжиг гололж ширчинлаж зүгва. Ийм бодгаалуудыг бол бамбууд дүлбүү гэсэн. Тийм ээ. За одоо бурхны айлцсан ном, байдрын гэгэний айлцсан. Тийм учраас энэ бол тийм л байд таараа, үнэн байж таараа гэд одоо ингээд шууд сүжиг голлоод ингээд ширчинлаж зүгва. Червжин паралдуу чимба. Одоо энэ бол одоо хоосон бодгаал бол жүжиг голж орж байгаа учраас энийг бол бамбуу дүлбүү гэж. Чөжижэсү брамаа гэдэг нь бол энэ бурхны сургаал юм уу одоо ондогжингийн байдаг юм уу чирчин доог үзээд бол эхлээд бол шууд түн сүжиглэхгүй харин бол шинжлэл. Тэр шинжлэл нь бол жигдэн дүмэн овооны дан барлвичэр дэлгэд онцлогтой гарсан тийм ээ. Жигд баралжийн даг тэргүүтэн учир шалтгааны үүднээс логикоор бол одоо шинжлээд энэ бол байж болох юм байна зөв юм байна гэдгийг бол таньж мэдээд тэгээд сүжиг төрж тэгээд одоо дур орж ингээд одоо номд орж байгаа ширвж чирчин зүгва ийм гансхийг бол вамбу номбуу гэж. За энийг нь бол одоо аль нь вамбу номбууийн аль нь вамбу дүлгүүийн гэдгийг нь онж таньж мэддэг чаддаг ийм одоо эрдэм чадлынх нь үүднээс нь бол яах нь чөжижэн Дэнний дүй жигчэрдүү онсумдуу догва тар түгви ишээ санжээжи жэнжин овурж байгаа. Хоёр үнэнийг нэгэн зэрэг хамтд нь илт одоо ингэж онж таньж мэд чадж байгаа. Цэцэс чандын одоо бэлгүүнийг бол санжээжи жэн гэж байна. Тэгэхээр хоёр үнэн гэдэг нь бол янгуу хүнэн үнэмлэхүү үнэн. Гүнзүв дэм ба дондом дэм ба. Гүнзүв дэм ба дондом дэм ба хоёрыг онсумдууд догва. Дүй жигчэр дүү онсумдууд догвын одоо гансаг бол бурхнаас нь өөр бол байхгүй. Бурхнаас өөр байна. Цаа жүүийн жанчуу сэмбач гэсэн бол дэнний дүй жигчэр дүү онсумдууд доголж чад. Заавал ирэмжин. Дондом дэм ба онсумдууд догва байгаа тийм ээ. Дондом дэм ба онсумдууд догвын одоо парчин мэлам дондом доржо давуу дэнгэнзэн ч байдаг юм. Нямшиглсан үедээ бол дондом дэм ба онсумдууд доголж байгаа. Тэр үедээ бол гүнзүүийн намаа байхгүй гүнзүүдийн ба доголж чад. Гүнзүү дэм ба онсумдууд доголохоор дондом дэм ба онсумдууд доголж байгаа. Энэ хоёрыг бол хамтд нь нэгэн зэрэг илээр одоо илтэд болгоод чаддаг энэ бол хүн бурхан юм аа. Тийм учраас тэр одоо эц чандын одоо тэр бэлгүүнийг бол санжээжи жэм буюу бурхны мэлми нэрлсэн баг. За тэр мөн чанар нь бол хоёр үннийг нэгэн зэрэг хамтд нь илтгэхээр болгож байгаа. Учраас бол санжээжи гэж. За хайва хажиг. За хайва хажиг гэдэг одоо энэ манай их чан дээр бол хайва хажиг гэдэг үг бол хэд гарнаа. За хайва хажиг гэдэг нь бол ингээд нарийн одоо судлаад үзэх юм бол нэг бол одоо хайва хажиг гэдэг нь бол дандаа ихэнх нь бол бурхны шашинтан одоо нуудын одоо үзэл онолыг бол байгаа ихэнх нь. За заримдаа бол зарим зүйл дээр бол одоо хүмчин их чааны одоо дамжаа бол хайва хажиг гэдэг дээр бол таарч байдаг. Заримд нь бол одоо өөр сирагийн ч байдаг. Ганц нэг одоо тийм юунууд бай. Зарим нь бол одоо өмнөх одоо бойн араба одоо богдламаас өмнөх одоо төвдийн мэрэгдийн лозованууд. Тийм ээ лозова том лозова нарын бол одоо үзэл онол таарч. Энэ дээр бол зарим нь бол одоо энэ ном цохогдсноос хойш одоо гарсан ийм үзэл онол одоо
нам нар мэрэгдүүдийн үзэл онол байдаг учраас бол энэ дэр бол нэрийн дурдах болцоогүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хайва хажиг гэдэг ингэхдээ тийм байдаг шүү зүгээр энэ тал. Тэгэхээр та нар энийг юунаас одоо мэдээд байна уу гэхээр босол гажид нэмгийн нуруу унших тэр хайва хажигийн энэ одоо дамжаанууд бол яг гүнчээ их жааны бол сүр бямаа тэрийг харуулах болцоо байгаа. Тэр босол гажид нэмгийн нуруу дараа. За хайва хажиг юу гэж юм гэхээр шаи мегванду задваны мэрэгдээ гэж. За шаи буюу тэр одоо махан мэлмэ гэдгийг бол миги вамбу гэж тавих нь бол буруу юм а гэж. Буруу юм а. Мигван гэж. Миги вамбу гэдэг нь бол одоо бидний энэ нүдний эрхтэн хэлж байгаа. Энэ цагаан алагтай энэ одоо өөрөнгийн хэлбэртэй нүдний эрхтэн. Нүдний эрхтэн, нүдний мэдэл буюу миги вамбу, миги шива гэдэг хоёр өөр ялгаатай зүйл. Тийм ээ. Нүдний мэдэл гэдэг нь бол одоо энэ тарих мэдрэлтэй холбогдож идэг мэдэл нь. Нүдний эрхтэн гэдэг нь бол одоо энэ мах цуснаас бүтсэн одоо энэ. Тэгэхээр энэ одоо шаи жен гэдэг бол миги вамбу гэж одоо тавих нь бол буруу юм аа. Дөдөва янчижис, мигшэжис, сүг тонги, мигвангис, сүг метонор шадвадан галбичрэг. Тэгэхээр Додовагаас дээш Судрын аймагтан буюу Додовагаас дээш Думтаа Мараванууд бол нүдний мэдлэр дүрсийг хардаг гэж үздэг болохоос биш нүдний эрхтэн дүрсийг хардгуумаа гэж номонж байгаатай бол харшилж байна таны. Додовагаас дээш гэдэг нь Симзамба тэгээд Умар Анжудва, Ума Танжирва мэтчлэн ингээд явах нь шүү дээ тий. Тэгээд дээш доошыг бас заримдаа холиод байдаг шүү. Дээш гэдэг нь бол одоо Жавраг Мараваг оруулахгүйгээр тэгээд Симзамбаг оруулаад ингээд дээшээ яв. Тэр гэж байгаа шүү. Шиж. Тэгээд дээр үед нөгөө нэг юу гэж байдаг тийм Монголд гардгуу энэ энтгэхт бол зургатаар гардаг Discovery Channel гэж бууг байдаг. Discovery Channel дээр эрдэмтэд бол ийм нөгөө нэг ийм цохор нохойд одоо нүдний эрхтэн нь ингээд байхгүй болцсон ийм цохор нохойд одоо энэ тархинд нь одоо нүднийхэн тэр ухрахад нь камер суулгаад туршиж үзсэн байгаа. Тэгэхээр тэр камер суулгаад тэр юуг нь бол одоо камерныхаа утаснуудыг бол тэр мэдрэл тэр нүдний мэдрэлийн судалнуудтай нь бол ингээ холбоод ингээд туршихлаар бол тэгээд замд нь ингээ саад тавиад туршиж байгаа. Туршсан чинь нөгөө нохоо бол яг одоо ингээд тэр цаадуудыг бол ингээд тойроод ингээ гараад ингээ цааталт нь гарч байгаа юм туршилт хийсэн байна. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гэж байгаа юм гэхээр нүдний эрхтэн биш нүдний мэдрэл гэх юм уу мэдрэл гэхээр арай өөр болчиход байна. Нүдний мэдэл нь бол харддаг юм а гэдэг. Нүдний юу нь бол байхгүй шүү дээ. Эрхтэн тэр нохоод нь бол эрхтэн нь бол байхгүй. Тэгэхээр камер тэгээд тухайн үед бол тэр чинь одоогоос бараг 10 хэдэн жилийн өмнө. Тэгэхээр тэр үед бол тэгээд тэр нэвтрүүлгээр ярьж байгаа нь бол энэ одоо шинэ хөгжүүлж байгаа ийм зүйл учраас бол өнгөтөр харж чадахгүй хүн хар цагаанаар ингэж харж байгаа. Эрдэнэт нь Discovery Channel. Тэгэхээр яг тэр маягаар ярьж байхгүй юу? Додовагаас дээш бол яадгүй гэхээр мигшижис зүг товаа юм ба. Нүдний мэдэл нь бол дүрсийг хардаг болохоос нүдний эрхт нь бүгийг одоо хардггүй гэж ингэж номсдог галвичрэг. Тийм учраас шаи жим бол миги вамбу биш юм. Миги вамбу биш. Эрхтэн бол биш юм. Ян хажиг Жен дамбууны ваншису шидва юм мэтэдэ гэж. Жен дамбууны буюу шаи жен хоёр бол эрхтний мэдэл гэж бас тавьж байгаа. Эрхтний одоо түрүүн эрхтэн гэж тавьсан шүү дээ, тэ. Мегван гэж шууд вамбу тавьсан шүү дээ, эрхтэн. Мегван гэж түрүү эхний хажиг бол тавьсан. Одоо хоёрдугаар хажиг бол гэхдээ эрхтэн гэж тавиагүй ч гэсэн эрхтний мэдэл. Эрхтнээр дамжиж одоо ингэж одоо дамжиж суудаг ийм эрхтний мэдэл тийм ээ. Нүдний одоо тэр мэдэл гэдэг чихний мэдэл. Аншээ гэж тавьж байгаа нь бол бас буруу юм. Тэгээд сэмдэн самданжин ойшила дэмбэр сүмбис ишээсу шаггүй гэж. Энэ ойлгомж тийм ээ. Тэгэхээр тэр энэ эхний 2 мэлми
буюу Шаяжан хоёр чинь төрөх тэр сэтгэлийн байдал бол доод тал нь самдангийн ойший байх ёстой гэж байгаа учраас энэ бол сэтгэлийн юм эрдэм тавихаас өөр арга байхгүй. Эрхтний одоо мэдл биш, сэтгэлийн мэдлийг бол тавих хэрэгтэй байна гэж тийм ээ. Тэгэхээр хэрвээ эрхтнийх байсан бол самдангийн ойший байх хэрэг алга байна шүү дээ тийм ээ. Самдангийн ойший дээр тулгуурлаж төрнө гэх бол шалтгаан алга тийм ээ. За сүмба са цумбаны гэж байна. За оноо хам ганду вамбу ганла дэнэ са цумба гэдэг. Одоо энэ нөгөө Давид савжид 3 дугаарх шүү дээ тийм ээ. 5 одоо зүйлээс бол зүйлнэ гэдэг нь 3 дугаарх. Са цумба. Оноо хам ганду вамбу ганла дэнэ юлла Давидэ вамбу шива юлши са цумба енэм мицумба ёжжэнаас гэж. За тэгэхээр юу гэж байна? Аль одоо газар аль ертөнц ямар одоо эд ирэх тулгуурлаад юу одоо ямар зүйлийг харах тийм ээ юлла давин дэн юлла давин дэн вамбу шива юлши са цумба муйму бишиму гэж муйму бишиму яа додви гансгис додви мигванла дэнэ додви сугла давидсэ хамжид са цумба ин гэж. За тэгэхээр хүсэлт ертөнцийн бодгаал буюу одоо бидэн шиг бид нар ч бол хүсэлт ертөнцийн бодгаал бид нар бол хүсэлт ертөнцийнхний энэ одоо нүдний эрхтэн дээрээ үндэслээд тэгээд хүсэлт ертөнцийн одоо энэ гадна талын дүрс тэргүүтнийг харах цагт бол хамжид саа цумба юм а гэдэг нь бүгд бол саа цумба гэдэг нь нөгөө додви гансаг додви мигван додви сугла дава ингээ бүгд бол адилхан юм а гэж. Саа цумба гэдэг монголоор нэг ихтэйхэн юу гэж хэлмээр юм бэ? За яг хойдохын тайлбарлалтаар илүү тодорхой болгох тийм ээ. Одоо хүсэлт ертөнцийн бодгаал хүсэлт ертөнцийн одоо бидний энэ өөрсдийнхөө эрхтнээрээ тэгээд одоо энэ өөрсдийн одоо энэ ертөнцийн одоо эд зүйлсийг ингээд харж байгаа нь бол бүгд одоо саа цумба тий. Саа цумба гэдэг нь бүх зүйл нь бол одоо нэг газрынх ба штэ тий. Хүсэлт ертөнцийнх байгаа штэ. Бодгаалнж тэр харж байгаа нүдний эрхтэнж гадна талын тэр дүрс юмнууд нь ч гэсэн бол энэ одоо нэг газрынх байна гэсэн үг шүү дээ тийм хүсэлт. Тэрүүгээр бол бүгд адилхан юм. Энд дийнцэ дээшээга додви сар цумбичэр гэж байна. Тэр цагт бол энэ дөрвөн зүйл нь дөрүүлээ додви саа гэдгээр бол адилхан байгаа. Додви саа юм шүү гэсэн. Додви сар цум. Ян додви гансаг гис самдан дамбу мигванла дэнэ самдан дамбуун сугла дайвэнцэ цаа мицүндэ гэж. За тэгэхээр уул нь бол одоо хүсэлт ертөнцийн хүн тэ бодгаал одоо над чиг. Тэгтээ бол шинэ товлоод самдангийн ойший товлоод хүн дээрээ үндэслээд юу самдангийн одоо вамбу төрүүлээд дүвлээд тэгээд одоо самдангийн одоо тэр самдан дамбуун одоо нүдний эрхтнийг бүтээгээд тэрэн дээрээ үндэслээд самдан дамбуун одоо сүгийг одоо дүрсийг харах цагт бол тэр саа мицүмба юм аа. Тэр нь бол адилхан биш юм аа. Яг тэгэхээр харж байгаа бодгаал нь хүсэлт ертөнцийн бодгаал. Хэрглэж байгаа нүдний эрхт нь бол самдан дамбуугийнх. Тэгсэндээ хариг аригийнх тийм ээ. Дураараа ярьж штэ. Тэгээд харж байгаа дүрсэн ч гэсэн хариг аригийнх. Тийм учраас энэ чинь газар нь адилгүй болчиход байна штэ тийм ээ. Та мицүндээ дэндан шивани додваадан за тийм дэндан шив тэр харж байгаа бодгаал нь мөн түүний тэр оюун ухаан хоёр нь бол хүсэлт ертөнцийнх. Харин эргэтэн болоод гадна талын харж байгаа дүрс буюу тэр объект нь бол самдан дамбуун
одоо сар цум ба юм аа. За самдун дамбуу гансыг гис самдун дамбуу мигванла дэнэ самдун дамбуу суглаа давэцэ тамжи саа цумба инде диинцэ дээшээга самдун дамбуу сар цум би. Түрүүний дотгомынхтай адил те бич. Самдун дамбуу гансыг гис самдун дамбуу мигванла дэнэ додвин суглаа давэцэ саа мицүндэ юл додвадан чэн сум самдун дамбуу саа дүй ин. Энэ бол самдун дамбуу гансыг вэр самдун нийвийн мигванла дэнэ самдун нийвийн суглаа давэцэ хамжит саа мицүндэ дэндан шивани самдан дамбуудан вамбуудын юлний самдан нийвийн сар зүг гэж. Тийм ээ. Болж байгаа үз. Одоо энэ юу гэх юм? Самдан дамбуу гансаг бээр самдан дамбууд төрчихсөн бодгаал баггүй. Одоо бол хүсэл эрдэнэ цамаа авахгүй самдан дамбууд бүр төрөл аваа төрчихсөн ийм бодгаал. Тэгээд самдан нийвийн мигванла дэнэ гэж. Дээд газрынхаа одоо тэр нүдний эрэхтэн дүнгээд тэгээд самдан нийвийн сүглээ харахад бол хамжид бүх зүйл нь бол өөр юм аа. Түүндээ дэндэн шиваны бол самдан дамбуудан вамбуудын юлний самдан нийвийн саац. Самдан сүмбийн гансаг ба самдан шивийн мигванла дэнэ самдан нийвийн сүглээ давэцэ хамжид саа мицүндэ вамбуу самдан шиваадан дэн самдан сүмбаадан юл бол самдан нийва шив нь бол самдан дамбуу саад бичээр. Тэгэхээр бол энэ бол одоо ийм сэтгэлийн эрдэм учраас бол чөлөөтэй одоо ёстой ийм хөрвөх чадвартай байдаг тийм ээ. Одоо дээд газрын эрдмийг товлоод доод газрын юмыг харж болох нь байна. Дээд газрын чимийг бол одоо дүрсийг харж байна тийм ээ. Дагшива дүвдээ самдан нева янчижин ванши нам самдан дамбуун саад бичэр. Самдан невагаас дээш одоо энэ юунууд бол самдан дамбуун саад хамаарагдана. Зодлоо нева сууна люмигдан найвын намшээ намрыг лон аян дэний дамбур дог гэж байгаа. Бүгд бол яг нь та дамбууд бол хамаарагдана гэж хэмээн зарлигсан. За авид дарма буюу додод мэл лон ивнинг. За ян самдан дамбуу давуу онсойн дүйви мигшээ давуу мигшээ додвоо давуу огсоо дүйви вамбуу сүгжин балаа дэмба мэддэ додвоо давуу дэм мэн бичэр. За яг энэ юу хэмдэ хүсэлт ертөнц гэдэг одоо нөгөө байшингарууд бол одоо 1 давхар, 2 давхар, 3 давхар, 4 давхар гэдэг чинь ингээд төсөөлөд бодъё л доо. Хамгийн доод давхарт нь бид нар байгаа байхгүй. Тэгээд 2 дугаар давхарт самдан дамбуу, 3 дугаар давхарт самдан нива. Тэгээд дээшээ ингээд самдан сумба шива гэдэг ингээ байгаа гэж бодъё л доо. Тэгэхээр самдан дамбуу давуу гонсой дүйви мигши додвоо давуу огсоон дүйви вамбуу сүгжин баалаа дэмба мэдээ гэж. Тийм ээ. Гонсоон дүйви мигшээ додвоо давуу тэгэхээр дээд газрын нүдний мэдл нь бол доод газрын эрхтэн дээр бол суухгүй маа гэсэн санаа. Дээд газрын нүдний мэдл нь доод газрын эрхтэн дээр бол суухгүй маа гэсэн. Яагаад үг гэхээр доод газрын тэр одоо төрлөн гэх юм уу тэр зүйл нь бол муу учраас чанаргүй юм аа. Одоо жишээлх юм бол нөгөө янз бүрийн одоо мундаг одоо чадaltaй дурангууд байгаа шүү дээ. Одоо бүр дижитал дурангууд байгаа шүү дээ, тийм ээ. Од сарыг хардаг байдаг юм эсвэл шүнийг хардаг ч юм уу, тийм. Шүнийн одоо мундаг дуран муран чин одоо ингээд дулаан мулааныг мэдэрдэг. Тэр нь тэд нар чинь бүгд бол одоо ийм юутай одоо чиптэй тийм ээ, чиптэй смарт болсон. Смарт. Тэгэхээр тийм одоо мундаг ийм смарт одоо тэр чип нь бол одоо хуучин дээр үеийн нөгөө нэг уран муран дээр бол одоо ашиглах ямар ч бололцоо байхгүй шүү дээ. Тэрэн шиг ийм одоо дээд газрын тэр нүдний нарийн мэдл бол доод газрын тэр эрхтэн дээр бол суухгүй маа л гэсэн. Тэр нь муу учраас. Одоо дэвшнэр нь сонсох загнах бах таваар. Дураараа чи одоо. За юм. Самдан дамбуу давуу гонсойн дүйви мигшээ болвол гонсаа гэдэг нь бол дээд газарт хамаарагдах энэ одоо нүдний мэдл бол додвоо давуу гэдэг нь бол хүсэлт ертөнц мэтийн доод газарт хамаарагдах энэ эрхтэнд бол одоо шүтгэх гэж бол байхгүй маа. Яагаад үг гэхээр
Додоо буюу хүсэлт ертөнцийн одоо тэр эрхтэн болвол муу дорд юм аа. Тэр энгийнээр хэлэх юм бол тэр одоо нарийн одоо тэр юм бол тэр доод газрын одоо эрхтэн дээр бол суухгүй л гэсэн юм биш. А самдан дамбуу садужи мэгшээ самдан нева янчичи мегванла демба бол байна гэж. Тэгэхээр самдан дамбуу тийм ээ одоо тэр самдан дамбууд хамаарагдах тэр нүдний мэдл бол самдан нева хоёрдугаар одоо тэр самадигийн бас дээш нүдний эрхтэн дээр бол шүтэх байна гэж. Энд дээр бол суунаа. Ягд тэгвэл нөгөөдүүл нь илүү сайн юм чинь тийм ээ. Доод газрын одоо тэр смарт одоо тэр чип болвол дээд газрын тэр дуран дээр бол ажилланаа л гэсэн. Иванла Демба юу те самдан шивийн гансагвэр самдан дамбуун садужи мэгшээлээд байна. Гансаа сүгла даваа ёвичэр гэж. Уул нь бол бодгаал нь бол самдан шивагийнх. А тэгтээ самдан дамбууд хамаарагдах ийм нүдний мэдлэлд үндэслээд өөрийнхөө буюу самдан шивагийн дүрсийг харах бол байдаг юм аа. Тэгэхээр доод газрын нүдний мэдлийг тийм ээ тэр нөгөө смарт чипийг болвол өөрөө хамаагүй дээр газар байгаа ч гэсэн өөрийнхөө тэр сайн дуран дээр суулгаад тэгээд юм харж болвол чадна гэсэн сан. Тийм үү? Хамаагүй. За тэгээд яах. Утга нь бол тийм л санаа. Тэгээд ойлгуулах хэрэгтэй. За гомоос тэгээд юу гэж байна? Самдан шивээ гансагийн самдан дамбуу содужи мэгшээлээд байна. Гансаа суулаад аваа бол байна гэж. Гомоо содужи люла огмоо содужи вамбо ондож байна гэж. Гомоо содужи люла огмоо содужи вамбо ондож руу бол байхгүй. Рансана вамбо чог ёшинду огмоо вамбо мемба ондож яваал говоо мэвэж. Өөрт нь одоо тийм ээ дээд газрынхан болвол доод газрын эрхтнийг болвол хэрэглэх ямар шаардлага байхгүй. Яг тэгвэл доод газрынхаас илүү дээд зүйл байсаар байтал тэр муу зүйлийг бол ашиглах ямар ч хэрэг байхгүй тийм ээ. Аа? Тэр нь бодоход тийм биз тийм ээ. Өөрт нь хамаагүй илүү юм байхад заавал муу юм ол. Ямар шаардлага. Арай л хэрэг. Яг тэрэн шиг л юм л байна. Зодлоо. Лүлэн огман миг маян гэж. Лүлэн огман миг маян гэж. А зүгээр юугаар бол лүлэн огман миг маян хэмээн зарлагдсан. Ян додуй садужи вамбуу сүгжин ла дэнэ гомон сүг тунва мэддэ огман садужи вамбуулаад байна. Гомон сүг тунва мэвичэрдэ зодлоо. Миги гомон сүг маян гэжсэн бичэр. Дээшиндүү лүлэн огман намаян нави гомо даамаян амбар шээжэн диида дүүжиньяга тамжидүү шээж арварж аваа шээ. Чön омбо намла сүнсоо. За тэгээд бол мөн адилхан одоо тэр нүдэн дээр ярьж ирсэнтэй адилхан одоо чихний мэдлэлч бай одоо тэр бусад одоо таван эрхтний мэдлүүд бол бүгд адилхан. Ингээд жишээд мэдэх хэрэгтэй юм шүү гэж. Бүгдд нь бол дүүжин няга тамжид дүү гэж бод чэ жарварж аваа гэж. Тэгээд хэмээн бол ингээд орлуулад ойлгоорой гэж. Тэгэхээр бол одоо өөрт нь хамаагүй илүү одоо ийм дуу аваа сонсох хүлээх авах чадвартай ийм эрхтэн байхад доод газрын эрхтэн дээр тэрийг бол сонсох хэрэгтэй. Өөрийнхөө юу юм байж байгаа муу нь бол тэр ихэл ойлгомжтой байгаа тийм ээ. Шива самцамны гэж. За сая сацумба гэдгийг ярьсан. Одоо сацам буюу газрын одоо хуваар нь бол намшидлаа. Чаижэн тоглом нэ. А тийм үү? Чаижэн бол тогломоос байдаг. Хаяжэн жорломоос шэрвжижэн тонлом нямшиг нэ. Шэрвжижэн бол тонлом нямшиг. Шэрвжижэн гэдэг чинь нөгөө дагмит прараг онсон дуу догоо гэж тавьсан шүү дээ. Санаж байна. Дагмит прараг онсон дуу догоо чинь нямшигт л байхаас үүс одоо өөр одоо зовломын үед бол одоо нямшиг ишээгийн үед л онсон дуу тоглосон. Дагмит онсон дуу тоглохоос үед бол шүү дээ тийм ээ. Тийм учраас тоглоо. Тонлом нямшиг найдан. Чэжижэн бол тонлом жетум най байдаг. Чэжижэн бол тонлом жетум най. Нөгөө пагвын гансгуудын
Вамбуу номбуу юм уу, вамбуу дүлгүй юм уу гэдгийг мэдчихсэн бол сонлом житвийн үед байна гэж. Нямшгаасаа боссон житвийн үед. Тэгэхээр нямшигын үед бол мэдээж харж чадахгүй шүү дээ. Гүнзүүгийн намаа байхгүй юм чи юу одоо тэр одоо сүжигтэй байна уу? Ухаантай байна уу? Үгүй юу гэдгийг одоо юу бодох юм намаа байхгүй шүү дээ. Тэгэхээр бол яг нь нямшгаасаа боссон житвийн үед бол сонлом житвна чэжиж. Санжээжи Жэн Түмба бол та жадваа надан. Санжээжийн Жэн Түмба гэдэг нь Бурхны мэлмий гэж хэлсэн тийм ээ. Дембаны жигчртүү онсомдуу догва гэсэн тийм. Дний жигчртүү онсомдуу догва адил төстэй. Жэн Түмба гэдэг нь түүнтэй адилхан гэсэн сан. Адилхан гэдэг чинь тэр нь бишээ гэсэн үг шүү дээ тийм ээ. Адилхан гэдэг чинь. Хоёр адилхан машин байл. Хоёр пүрүс. Яг адилхан хоёр пүрүс. Хоёулаа одоо нөгөө 20 пүрүс. Хоёулаа 20 пүрүс. Яг адилхан. Хоёулаа цав цагаан. Хоёулаа яг адилхан. Нэг онд нэг загвар. Адилхан уу гэвэл адилхан. Адилхан гэдэг чинь энэ нь энэ бишээ гэсэн үг үстэй. Тийм ээ? Энэ нь энэ бишээ гэсэн үг шүү дээ. Тэрэн шиг. Санжээжи Жэн Түмба буюу Санжээжийн тэр Бурхны мэлмий гэдэгтэй адил төстэй бол тийм юу бол яах нь 8 дугаар газараас. Ягаад 8 дугаар газар үсвэлээ? Энд чинь Дагва Сасун чинь нөгөө арилсан 3 газар гэдэг маань бол 8 дугаар газараас эхэлж байгаа шүү дээ. Тийм ээ 7-оос. Тэр үеэс бол нөгөө нэг Дэнзэн Онжирва Дэвийн Гогон Мэвичрэр гэж урд нь гарсан санаж байна уу? Дэнзэн Онжирва Дэв. Дэнзэн үнэн гэж баримтлал одоо ингээд болов одоо сэтгэлд одоо ингэж төрдгөө бол болчихж байгаа. Болчихж байгаа. 8 дугаарс. Тийм учраас бол яах нь Дний жигчртүү онсомдуу догвын Санжээжи Жэн Түмба гэж нэрлэх учраас шалтгаан. Дэнзэн Онжирва Живийн Гогон Мэвичэр гээд арчин жодон дээр өмнө урд гарсан шүү дээ тийм ээ. Санаж байгаа бол. За тэр шүү. Тийм учраас яаж Санжээжи Жэн Түмба сааж ядвана байна. Онеба буюу жинхэнэ нь бол Жэн Түмба гэдэг нь бол түүнтэй адилхан гэсэн сан тийм ээ. Онеба гэдэг нь бол жинхэнэ одоо жинхэнэ гэсэн үг. Жинхэнэ одоо Санжээжи Жэн буюу адилхан нь бол 8 дугаар газраас харин Санжээжи Жэн жинхэнэ нь бол зөвхөн ориг нь бол одоо яах нь зөвхөн Бурхны газарт байна гэж. Хаана номсон бэ гэхээр энэ намшид. За мөн энэ тухай бол Сэрпрэн Богдламын зохиосон Алтан эрхэс гэдэг номонд бол Сэрпрэнлээ Таимыг цогломноо товаала жом ядлаа гэж. Таимыг бол цогломноо товаала жом ядлаа. За сая бол намшдад бол саяжэнг бол жорломоос гэсэн шүү дээ. Сэрпрэнд бол цогломоос одоо цогломд бол саяимыг буюу саяжэнг бол олоход бас гимгүй юм бас байж болно гэж тийм мэдла. Цаа дүмби Ёнжингийн гавсуу Санжээжижэн товор сүмбис Жэн Түмба цаа дүмбана ёжжээс гэж. За Ёнжингийн цаа дүмби Ёнжингийн гавсуу Санжээжижэн бас товлохыг бол бас байж болно гэж зайлшгүй. Тийм учраас бол Санжээжижэнтэй одоо адилхан Жэн Түмба нь бол 7 дугаар газараас байгаа ч гэсэн болно гэж Богдлон бол айлцсан. Шивмур жадна Жэн Дамбууны намаа шүгнэ шагвала нева мэддэг. Бүр наривчлан одоо шинжилхийн болвол эхний хоёр тэр Шаяжэн гэдэг байгаа эхний хоёр мэлмий бол бүр зам мөрд ороогүй үед ч одоо байхад бол гимгүү байна гэж байж болно гэсэн сан тийм ээ. Заавал одоо энэ нөгөө цогломоос, жорломоос гэдэг авах шаардлага алгаа. Зам мөрд ороогүй үед ч гэсэн бас байж болох юм байна гэж. Нева мэдээ намаа шүгнэ самданжин оши това ёвч. Намаа шүгнэ самдангийн оши това ёдоо тийм биз. Чирлбала ян самдангийн оши това байгаа юм чинь. Олон самдангийн ошило дэнэл товлж байгаа учраас самдангийн оши чинь чирлбат шин товлж болж байгаа шүү дээ. Чирлба самдангийн оши байтугай сэрзий бардуу сэрзий хүртэл одоо төрж болж байгаа. Орчтонгийн үзүр гэдэг дүмэд хамын тийм ээ. Намха таяа намши таяа жиам сэрзий хүртэл одоо чирлба нар бол явж чадж байгаа шүү дээ. Юм самдангийн оши энэ даа тийм ээ.
За шимэр жаднаас жаян дамбууны ламаа шугна шавгаалаа нямаамэдэ ламаа шугна самданжин оши това ёвэж. Ава жен аян жидла ёдтэй гэж. За 5 дугаарх тэр жен буюу 5 мм-ийн үйл ажил нь бол ямар? Тэгэхээр жен дүйн говооны. За энэ 5 мм-ийг бүтээх ямар хэрэгтэй юм бэ? Хэрэг нь юу юм бэ? Тэгэхээр түлжээж Есүс мөн гэж. Чавнарыг одоо дагуулахын тухайд. Чавнарыг дагуулах. Энэ одоо самади бяцлалын энэ хүмүүст байна. За нэгдүгээрхээр бол нөгөө шаяжин. Шаяжин нэгдүгээрхээр дамбуус ранги дүлжээ донсон цүн ана най жидавашин шиварч. Тэгэхээр нэгдүгээрх тэр шаяжин гэдэг чинь нөгөө нэг 100 багцтаас эхлээд 3,000 багцт хүртэлх одоо тэрнээс нааших амтны бол одоо болгоно гэсэн шүү дээ. Тэр нь бол яг нь өөрийн одоо тэр номготгох одоо тус болж чадах тэр шавнар бол 3,000-аас нааших одоо багцтад хаана одоо оршиж байгаа юм бэ? Хаана төрсөн? Хаана үхэж байгаа юм бэ гэдэг тэрийг нь бол яг тэр дагуу нь жидавашин чивэрж. Тэр дагуу нь бол ямар байгаа нь тэр дагуу. Ийм одоо үйл ажилтай ийм одоо мэлми юм аа. Мэлми гэж нэрлэж байгаа болохоос биш. Тэгвэл нэлийн эрдэмтэн шүү дээ. Самдангийн уншилаад байна шүү. Хоёрдугаарх нь бол хаяжин гэсэн шүү дээ. Дүлжээ ганд чи боно шивэрж ээд. За чавнар хаана үхэж игүүдж байгааг мэдээ гэж. Түмба 3 дугаарх нь бол дүлжээ дүлбийн 5 даг мэдвийн дон онсондууд овгол гэдэг. За 3 дугаарх мэлми бол шавийг номготгохын одоо тэр арга нь болсон гол арга нь болсон тэр бие үгийн утгыг бол илтэд бол онж таньж дагмид даг мэдвийн дон онсондууд овгол гэдэг. 4-дүгээрх нь бол чö домборж идвийн вамбун живрэг нам шивэрж гэдэг. Чөжиж юм шүү дээ тийм ээ. Тэр номыг үзүүлж үлдэхийн тэр эрхтний онцлог ялгаануудыг нь мэддэг юм гэж. Тэр чөжиж буюу номын мэлмээр бол тэрийг нь. Тэгэхээр 50 нь одоо ухаантай юм уу? Ухаан нь одоо хурц юм уу? Мохоо юм уу? Сүжиг бишрэл нь хурц байна уу? Мохоо байна уу? Хичээл зүтгэл нь ямар хэмжээнд юм гэдэг. Энэ бүгдийг одоо мэддэг. Тэгэхээр тэрэнд нь тохируулж одоо тэр юуг нь Миний тухайд. За 5 дугаарх нь бол Жентумбазом товжаанс шижа жинэдөө палчир шэна. Дуала нан гүлшин ченжи дэн мижугвар раванду дуала жугур журвин жидладан дэмби. За 5 дугаарх бол одоо санжээжижэн гэдэг бас тэ санжээжиж Бурхны мэлми гэдэг. Тэрний тэр адил төстөө төдийг олсон байлаач гэсэн шижа жинэд буюу одоо юмсыг бол ямар мэт байгаа тэр дагуу нь бол ихэнхийг мэдэж болж чадна. Ихэнхийг мэд. За саад дүмбагаас байна уу, саад жадваагаас байна уу? Тэр бол гол нь жоох юм шүү тийм ээ. Угаасаа одоо дооны донсомдууд оголчих. Тэгээд бол яах нь жидаваад жинэд винч тийм ээ. Жинэд шижа жинэд баг гэдэг шүү дээ. Хүнзүвийн чойнуудыг гэж байна шүү дээ. Хүнзүвийн бол ихэнхийг мэд. Дуала нана гүлшин ченжи дэм мижугвар раванду дуала. За тэгээ бусдын тусыг бол одоо өөрийн их чадах ийм үйл ажиллагаа ийм үйл ажиллагаа ийм хэлний хүмүүс энийг зүйлүүдийг бол жен гэж нэр гэж. За ингээд бол парчин жидунгийн жен буюу 5 мм гэсэн. Өнөөдөр